За хүчрхэл болоо 108-аар дуудлага ирлээ. Ноор. Гэхдээ нийгмийн ажлын тэрийг яаж үргэлжлүүлэн авч явах тухай бол байхгүй. Та минь хүүхдээ сэтгэл зүйчээс нь зөвлөгөө авахулчаараа гэж хэлсний төлөө манай гэр бүлийг сэтгцийн өвчтөй гэж хэллээгээд нөгөө нийгмийн ажилтнаа чинь бас шүүхэд аваачаад өгчөж чинь. Биднэрт өрдөөсөө нийгмийн ажилтнаа хамгаалах, нийгмийн ажилтныхаа мэргэжлийг зөвөр удирдан чиглүүлэхэд энэ хууль маш хэрэгтэй болоод байгаа. Одоогоор Монгол улсын хэмжээнд 198 суманд нийгмийн ажилтан дутагдaltaй байгаа юм. Энэ бүхний цаана хэдэн мянган хүүхэд ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зөрчигдөж байгааг мэдэх боломжгүй. Өндөр хөгжингүй орнуудад халамжаас татгалзаж иргэдийнхээ нийгмийн эдийн засгийн харилцааг идэвхтэй байлгадаг нэг шалтгаан бол салбар бүрт нийгмийн ажилтнуудын оролцоог сайн хангасанд байдаг. Ингэснээр халамжаас татгалзаж иргэдийг эдийн засгийн харилцаанд ороход нь чухал нөлөөг үзүүлэн бие даахтан тусалдаг байна. Өнөөдөр ч гэдэг нийгмийн ажлын чадваржуулах үйлчилгээг авах хамгийн хэрэгцээтэй бүлэг гэдэг үзэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд ахмад наснууд байгаа. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан төрийн үйлчилгээний байгууллагууд дотор мэргэжлийн нийгмийн ажилтан бол тийм ажиллахгүй. Тийм төрийн захиргааны хүмүүс ажилладаг байгаа байхгүй. Хэрвээ тэр хүмүүст нийгмийн ажилтны үндсэн чивгүүрээр нь хүрч ажиллавал тэр донд ажил хийж сурч боловсрох эрхтэй маш олон мянган хүмүүс бий. Тэгвэл өнөөдөр Монгол улсын хэмжээнд 6000 гаруй нийгмийн ажилтан иргэдийнхээ сайн сайхны төлөө зүтгэж байгаа юм. Гэвч тэдний ердөө 56% нь мэргэжлээрээ ажиллаж байна. Өөрөөр хэлбэл эзэмшсэн мэргэжлээсээ тэд татгалзаж байна. Үүний гол шалтгаан нь ажлын байрны стандарт байхгүй. Тодорхойгүй цалин хөлс, ажиллах орчин нь тэднийг шантархад хүргэж байна. Зарим тохиолдолд бие эрүүл мэндээрээ ч хохирох нь хэлбэг. Боловсролын салбарын, халамжийн салбарын, хүүхд хамгааллын салбарын гэдэг нийгмийн ажилтнууд үйлчилгээний хувьд бол ижил үйлчилгээ үзүүлж байгаа хэдий боловч авж байгаа цалин хөлс, мэргэжлийн зэрэг авж байгаа байдал, мэргэжсэн төвшөнд бэлтгэгдэж байгаа байдал албан хаагчдын дунд, мэргэжилтнүүдийн дунд ялангуяа төрийн албан хаагчдын дунд эрх зүйн баталгаагүй байдлыг бий болгодог. 13 хууль түүнд орсон 160 гаруй заалт журмууд дотор энэ талыг нь тодорхойлоод, хуульчлаад, эндэн зориулаад төсөв гаргаад өгсөн зүйл байхгүй байгаа. Утгагүй энэгээр эрэлттэй мэргэжлийн жагсаалтанд орооч хүүхдүүд сурахгүй болно. Ажиллаж байгаа эмзэг бүлэгтээ чинь ажиллаж байгаа жинхэнэ нийгмийн ажилтнууд мэргэжлийн биш болоод эхэлнэ. Улам л мэргэжлийн биш хүмүүс орж ирнэ. Тэгэхээр халамжийн мөнгө чинь хэвэндээ улам бараг нэмэгдэх ийм хор уршигт. Тиймээс өнгөрсөн оны сүүл Улсын их хурлын гишүүн Саран Чулуунаар ахлуулсан нэр бүхий 24 гишүүн нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийг өргөн барьсан юм. Энэ бол зөвхөн нэг салбарын бус Монгол хүний амьдралын чанарыг хамгаалах бие даасан хууль гэдгийг хууль санаачлагчид хэлж байна. Тэгээ энэ хууль гарснараа нийгмийн ажлын хөгжил дараагийнхаа үе шатанд орж байгаа маа гэдгийг л бид нар маш сайн ойлгох хэрэгтэй. Нэгдүгээр энэ хуулиараа бид нар жинхэнэ нийгмийн ажлын үйлчилгээ чинь ямар байх ёстой юм бэ гэдгийг яг шинэ төвшөнд нь яг тэр цаг үетэйгээ уялдуулж дээрэс нь яг мэргэжлийн төвшөнд нь авчрах гэдэг байгаа байхгүй юу?